Томоо тус төвчин болон амьсгалын замын өвчлөлийн үед утлаг эмчилгээ маань хамгийн үр дүн сайтай эмчилгээнүүдийн нэг байгаа. За бага насны хүүхэд ихэвчлэн 2-оос дээш насны хүүхдүүдэд маань утлаг эмчилгээг илүү төлхөө зөвлөж байгаа. Утлаг эмчилгээг амьсгалын дээд замын хурц үрслийн үед уушигны хатгалгаа, за гурсан хоолой бактери зэрэг өвчлөлийн үед илүү утлаг эмчилгээ хийгдэнэ. За утлаг эмчилгээг хийхдээ анхаарах зүйл гэх юм бол яг хоол идсний дараа шууд хийж болохгүй. За тэгээд хүүхдийг тайван байх үед утлаг эмчилгээг хийнэ. Мөн хамрын цэвэрлэг, хамар ам цэвэр бөглөрөлгүй нусыг нийлсний нийлгэсний дараа утлаг эмчилгээг хийнэ. За өрхийн эмнэлэг дээр 7 хоногийн ажлын өдрүүдээр 1-5 дахь өдөр ажлын цагуудаар 8-5 цагийн хооронд бага насны хүүхдүүдээр утлаг эмчилгээг эрүүл мэндийн даатгалаар үнэлбэргүй тогтмол хийж байгаа учраас хүүхдүүд маань ханиа томооны зөвөрөө үед өрхийн эмчтэй хандаж эмчилгээ бичүүлээд өрхийн эмнэлэг дээрээ утлаг эмчилгээг хийлгэж болно.